За энэ хоёр бенч чинь нэг хүний л машин шиг байгаа. Монголд одоо тэгээ нэг 2 сарын дараа явуулчих та. Шааралтай байгаа юм. За энэ дандаа Монгол руу л явж байгаа юм шиг байна. Баахан Range Rover 600 ганцал. Эний хамаагүй бичлэг яг явах. Трач. За одоо энэ хоёрыг буулгаж дуусаа. Дараа чи юу лээ? Тэр дэлгүүрийн алга болгохыг Вензаг болгох юм биш. Вензаг болгочаад Одиссег буулгаад тэгээд энэ илээ даунтаун очимээ. Машина дуусчих. Өнөр өстө. Ямарсан сайхан амраа. Норж очих гэж. Ганц шинэ нөрөөс бол юу гэж. Урдигдрос айгүй муу нь. Өчтөр нэг цаг л байна. Ерөн жоохон. Унчих гал. Орой өстө зат болчих. Я. Шорот. Сургуультай аваад цаа гараад ирээ да. Гүйлс. Байгууллагатай зөвшөөрлөгөө. Тэтгэж хэлэхгүй ч. За болгочлаа. Одоо дараагийн машин Вензо чинчээс бас нэг 15-20 минут болсон баг та. Вензого болчихлоо. За. За энэ чөлөө. Миний микрофон салцсан яваад байх шүү нэрэ. Микрофон салцсан яваад шүү. За дараагийн зогсоод руу гаяв да. Works this house. That's all what's called it. That's it. За дараагийн зогсол Бенза.
гайгүй биш 9 минут. Nice. За ирэх газар бараг гэрчлээ. Тоётогийн дийлэр гэсэн бенза болох газар. Лааш байна. Одоо юу олон тусч оолж байгаа юм байна. За нарга байхгүй шүү дээ. Ингээл цусан да. Яа содаач. Тэр ингээл за дотор байгаа болоодаа гэж найдал стартын дарс чинь no key тэгхүрээ байхгүй шүү дээ гэсэн шүү дээ. За бензин нь болгоо өгчлөө. Дараагийн зогсоол нэг 20 минут. За хордлол өнөөдрийн ажлыг гэс босгочмаар шүү. Тэгэх юм бол сайхан унтах гэдэг шүү. Сайхан хоолой идэж аваад усанд ороод гэж бодод байна. Өнөөдөр иш чүрч та үнэн муу нөө бичлэгээ чөлгтэй хийж чадахгүй шүү. За нэг Honda эцсээ болох газар юм. Эцсийн ч гэсэн буудлага гээд тэгс буудлын хажууд бас парклах юм. За машиныг нөхчлөө. Бас жоохон удлаа нөгөө хөлбөр нь болдгоо. Тэгээ жоохон удчихлаа шүү. Яг байгааг. За энийг хамгийн урдаа тавиад. За хэсэг тавьчих. За одоо энэ чинээс чинь бас жоохон зайтай явж хагаад нэг машин аваад тэгээд дахиад дээшлээд 2 машин аваад тэгээ өнөөдрийн ажил дуусна. За ямар хоолтой юм бэ? Гадуур өтгөө. Хөрөгчнийхөө хоолноос өтгөө. За чиргүүл мэргүүлээ янзлчлаа. Дараагийн зогсоол руу явъя да. За энд баг хэр удчихоо цаг болчлоо шүү. Мөнгө төлөх гэсэн чинь нэг мөнгө шилжүүлдэг апп нь болтгоо. Ууц нь айгүй сайхан аштаад болоос тэгэл үрийгээ зогсоод аш. Оролцдохгүй. Ой. За явъя да.
За дараагийнх нь зогсоол дээр ирсэн боловч жоохон алхах нэ. Тэгвэл гудам нь амар юм байна. Нөө нэг хүн байхгүй байгаа. Машин орхиод явцсан тэгээд. Татчих та. Түрээ бичлэг хийчихсэн чи. Батлаа тусчихсан шүү дээ. За машиныг авчлаа. 2017 оны байв. Чи хаашаа хөлөө. Зэц гэсэн ч. За энд нэг хоол идчихгүй. Жогор гайг хоол идэх. Наач энийг эхлээд. Хэрэгч та. За машиныг авчихлаа. Одоо энэ хэд болоод байгаа юм бэ? 7 өнгөрч. Хэд 20 тас өмнө юм олоо идчихээ та. Сая тэнд ирж хагаад гоё гадаа боломжны хавцсан. Амар. Микрофоноос салгаж яваад байгаа юм биш үү? Юу гэнэ wood fire pizza гэж. Би чи хаан сууж идэх. Сууж идэх газар байгаа юм. Янзын гоё нэрч болж. Пицца аваад гадаа сууж идмээр болно. Так нэтмээргүй л юм да. За энэ ханаа барбекю пицца гэдэг нэг төстэй. Энэ одоо нутелла пицца гэж ямар сони нутелла гэдэг нөгөө шоколадны нөгөө шоколад талхан дээр тавьж өгч байдаг. Тийм пицца гэж амьдралаас олж байгаа. За тэрийг үзэж үзэхгүй. Barbecue. Hello. Are they all same size? Yes. Okay. Can I try the barbecue pizza? And one Mexican Coke? So your total is $22.99. Okay. Can I give you partial cash and the rest on my card? Okay. Миний дуртай Coke. Mexican Coke. Манайд ч навал дээр өд чинь LCS 150 гэж нэг юм их шилтэй. Гэтэ энийг бол арай өөр шилтэй тийм. Арай намхан шилтэй. Энэ Coke гэхдээ нэг баацтай эсвэл нэг Pure Soft Coke-ээс хамаагүй гоё амттай байлээ. Тэжгүй. За нэг юм савта пицца авчлаа да. Гадаа сууж идмээр хаа. Гадаа бүр амар гоё сэвэлзүүс салхитай. Байхын за одоо арай л тэндээ юм уу. Гэтэ энэ цугаа идчих яа. Хамаагүй стейкч. За онгойлгод идэх. Гоё л харагч энэ да. Гоё харагч шүү. Би ер нь жоохон энэ тэнд явж байхдаа жоохон задгаа байдаг шүү дээ. Ингээд над шиг ингээд ийм газар суугаад хоол идэх манай найзуудын дунд л хүн байхгүй хаа. Бичид зовоод. Би бол ер нь жоохон хамаагүй байдсан шүү. За хоол идлээ. Хоол идлээ гэснээс одоо би чинь 2 машин аваад тэгэл ер нь нэг хэдэн цаг унтидөө маргааш өглөө мангар эртс ирээд Лас Вегас руу явна. Одоо ингээ харахгүй болчлоо. Тийм болохоор ер нь бичлэгээ өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая дөө. Сайхан хоол идчихэд. Өнөөдөр тэгээд ер нь жоохон бичлэг хийхэд ч жоохон энерги муутай байлаа. Ажлаа хийхэд ч гэсэн. Ойлгож байгаа байлгүй. Окей, маргааш бичлэгээ үргэлжлүүлээ. Өглөөний мэндэ. За дөнгөж сэрчээд байж байна. Энд 6 цаг болж байна. Өчигдөр 11:30 гээд унтсан. 11:30 гэж унтаа 6-аас ирсэн. Дахиад унтвал унтахаар л хэллээ.
Өнөөдөр ажлуудаа гэс дуусахгүй бол. Өнөөдөр чи Vegas ороод нэлээд ажилтаа байгаа шүү дээ. За өчигдөр нэг хамгийн сүүлд орой нэг юм биш авсан. Энэ одоо 86 оны Toyota Tacoma гэдэг. Энэ бас надад нэлээ юу өгч магадгүй юм биш. Намайг бас жоохон стресс төлж магадгүй юм шиг. Механик тэгээд жоохон байж байгаа өөрөө зүрээчсэн унтарчт юм билээ. Одоо доор морно. Яац юм дээ түжэмж ийцсэн. Гэтэ өөрхий 80 оны одоо энэ бол ерөөсөө л яг бүх юм л үйлдвэрээрээ л баг шүү. Энэ догоо могоо юмуд. Тэгж яхад бас гайгүй. За тэр ч яг одоо би энэ машиныг би Виржиниагаас авчирсан. Тэгээд буулгах хайлаасаа ер нь бол 5 минутын зайтай байгаа. Тэгээ би энд нэг юм гайгүй хоосон гудамжлахлаар өчтөр хоноод тэгээд харин бодоод байна. Яг вэ энэ гудамжинд газ энийг гаргаж аваад тэгээд энийг гаргаж авангууд оронд нь энэ орох юм. Энэ Honda Civic. Тэгэнгүүт тэр нэг хуучин машин чинь ийшээ ороод тэгээд тавьчих юм. Тэгээ RAV4 нь яг хөө ингээд чиргүүлэн дээр байж байна. Энд хийжүүл яг вэ жоохон чимээ гараад энэ нөгөө хаус маусных айлууд уурлаад цагдаа магдаад уцчихдээ болоо. Ууланч гайгүй юм байл та. Энэ цааталт бол хаус байхгүй. Одоо энд нь хитэ хаус байгаа. Гэхдээ эдгэр чинь юм хашаатай юм байна. Ээжсэн тэр энэ одоо тэнд төв зам байгаа. Төв зам руу ороод үзэх. Төв замын хамгийн баруун гартлыг нэ бүр айгүй өргөн харагдчихсан. Хэрвээ гайгүй ах юм бол барыг төв зам дээр хийцэн дээр л дээ. Айл майлаа санаа зовж хооронд. Гүйл бас төмөр мөмөр таснаас гэж дуурайд. Игний хэр юм бэ? Игний ч юу дайжгүй юм шүү. Хамгийн тэр цаадлыг нэр. Энэ нэр ийм өргөйг нэг байгаа байхгүй. За тичэнээсээ гарч ирээд тийшээгээ эргээд гудамжинд ижид өө санаагаар. За тэгээд өнөөдөр ажиллаж чинь тэгчээд энэ кабины ард байгаа машиныг буулгачаад тэгээд дээшээ нэг цаг гаруй яваа дахиад нэг машин аавна. Тэгээд шууд Vegas орно да. Жохон сэрүүхэн байна. Өглөөг урлахаар аргачихгүй л хэл та. Ямарсаа гудамжинд гаргаж ирээ тавьчлаа. Энэ нэр одоо энэ ингээд бүтэн нэг игнэ байгаа байхгүй юу? Энд нь зогсож байгаа хажуу талаар нь машин явж болно. Зүгээр энгийн игнэ чинь нэг иймэрхүү нарийнхаа яг стандарт их. Өөц. За тэгээд чиргүүлээ бас энцэлчлээ. Машинуудаа бүгдийг болгож тийшээ игнүүлж тавиад тэгээд яа та. Яа энэ машин ч эвгүй машин да. 86 оны Tacoma ч гэх. 86 онд бас Tacoma байсан юм байна. Tacoma ч тэгэхээр бас нэлээд дээр үтгийч гисэн юм шүү. Энэ юу байсан? Өчигдөр очиод нэг нэлээд бас нас явцсан нэг эмэгтэй байсан. Тэгээ асуу энэ хэний машин гэсэн чи манай аав их гэдсэн. Өөрхий аав их юм бүртлээс манай хүү тэнд хүлээж аавна гэдэг байгаа байхгүй. Энэ явж байгаа зэрэг энэ хөлөө Виржиниад байна. Миний бодлоор аав нь хөрх насварсан юм шиг. Энийг одоо баг насаараа л унсан. Тэгээд нөгөө нэг сэрч байгууд нь хүүхэд нь хүлээ хүүхэдтэй өгч байгаа юм яаж. За ингээд энэ товчсол нэлээд болно доо. За яг ухраагаад гаргачихж байгаа болохоор гайг байгаас. Уул нь гайгүй. Гэхдээ
Зүгээр ээж байгаа өөрөө унтарчдаг найг байдаг юм л. Ганц авах юм нэстэ гар таврамсан нэстэ янзын ажилт юм лээ дээ. Гар таврамсан гэсэхгүй бол зүгээр энэ хөлөөрөө хөл таврамсан ерөөсөө юу байд юм бэл барьдгүй юм бэл шууд гулгаал авчдаг. За чи ухрах харанда шиг орчлоо. За зингэл төвчтэй. Гайхац. Юу дуурайд байна? Такомокс ч арай ийм намхан жижиг. За нөгөө хоёроо болгоч. Тийм багац амирэг юугаа зөгчих гээд уртлынхаа юу зөгчих гээд за гайгүй л дээ. Гац болчих. Этч. Амар намх юм а доороо тулчих гээд жоохон нуглаан дээр л тулчих гээд. За. Гагуга. That's nice. Гайгүй бочлаа. Чи юу гэлээ 2003 оны Acura юу гэчлээ. Corolla орчлоо. За тэнгууд одоо энийг ухраагаад яг байсан барин тавьчих. За тэнгэл камер тарч та. За болоо. За энэ ингээд тавигдчихлаа. Одоо ч RAV4 эхэлж тавиад дараа нь тэр жижиг тэрийг тавиад тэгээ чиргүүлээ өргөж жагаад Tacoma-г доороо тавина. The fuck? Yeah, oh, okay. Yeah, thanks, man. Yeah. It's a nice one. Yeah. Нэг багээс түрүү хажууд хурж ирч зогсчод. Юу ч дуурахгүй байгаадсан. Карманда гараач шүү дээ. Нэг гэсч. Үстэй. Сон тоормос амар муу ирд юм лээ.
80 оных гэхэд гайгүй бас. Юм өмнөд гайгүй ажиллаж тийм ээ. Цонх нь хаагддаггүй шүү гэстэй. Гэтэ ингэж хааж болно гэдэг шээ. Оо. Тэгсэн чи хаагддаггүй ч шиг. Тэнэрэ. Ингээ ачдаг гэсэн. За болоо. За явж игда. Газ тэрийг очиж болгоч. Сайхан механизмд бүгд ижлээ. Аль дөрөв төрлөө. Бас болгоч та. Эст амар сайхан ажил тус. Царай хат л мэдчихсэн шүү. Hello. Энэ л биш. Баахан хоттой л шүү. 4 хоттой. Юм баахан жижиг нохнууд вэ? What's up, bro? How are you? Want to take a few pictures real quick and we're done, okay? За зургийг тэнэг гэж хаалаа. Norfolk. Okay. Yeah, I'm going to DC. Yeah, he picked it up in Walmart. Yeah. Signature. Keys inside, and that's it. Okay, I appreciate it, man. In case if you move back, let me know directly. Okay. All right. Okay, no problem. That's. You're that. Дараагийн зогсоол хүртэл 1 цаг байна. Тэнцээс очиж нэг машин ав. За тэр машин авчаад truck stop орж цаймаагаа нүүр амаагаа. Тэгээ цаашаага Вегасны 2 цаг байгаа та. За энэ одоо ийшээ зүүн гар тишээ иргэдэг нэг том зам байгаа. Энэ дээр чин дээр би нэг Калифорнид чинь 55-аас дээш хэтрүүлдэггүй гэдэг жисэн нэг дээр нэг эдгээр эпизод дээр лээ. Торгуул авсан да. Би чи эдтэй явж илаа 62-т явжсэн шүү дээ. 50-т зам дээр уулын 60-таа явжсэн бол бас гайгүй л өнгөрөхөөс. Торгуул өгөөд тэгээд торгуул нь шүүх хуралтай гэсэн. Гэтэ шүүх хуралтай суухгүйгээр нэг наан төлбөрөө төлчих болно. Гэтэ би нэг хямдхан өмгөөлөгч авсан байгаа. Аль болох нөгөө нэг гин буруугүйгээ гаргачвал. Тэгвэл нэг юугаа жолоочийн түүхээ аль болох цэвэрхэн байлгахгүй л бас CDL гэдэг нэг том тэрэг барих эрхийн үнэлэгч бас хэцүү шттэ. Аль болох нь л цэвэрхэн байлгахгүй л. Тэгвэл би одоо нөгөө нэг мөнгөний шууд ингээд онлайнаар төлчингүүд би гин буруутай уучлаарай гэд мөнгө төлчихөж байгаа байхгүй. Тэнгүүд миний юун дээр түүхэн дээр хурд хэтрүүлсэн байна гэд нэмэгдчихнэ. Тэгээ нэмэгдээд яг уу гайгүй л дээ. Гэтэл яг уу тэгээ дараа нь бас ингээл өөр торгуул моргуул авлаа гэж бодоход нэмэгдсээр байгаа л тэд чинь тэгээд сүүлдээ л надад гай болсон л доо. Тэгээ тийм юм чинь бас аль болох анхнаас нь жоох хоёр ачаагээд хямдхан өмгөөлөгч авцмаа. Тэгээд шүүх хурал нь 3 сарын 7-нд гэсэн. Өнөөдөр ч юм бол одоо энд бичлэг хийж байгаа өдөр бол 2 сарын 23 биш өнөөдөр те. Тэгээд миний өмнөөс тэр шүүгч мөгч шүүгчдэр миний өмгөөлөгч очоод тэгээл одоо хурдны торгуулийг яадаг чинь арай нэг гайгүй өөр төрлийн торгуул болгол хорих гэж үзэн гэсэн шүү дээ. Яа 23 өнөөдөр
23 гэж яхад энд ингээ явж идэг. Уул нь бол гэрээсээ гарахад төлөвлөсөн төлөвлөгөө бол 21-нд би чинь Лас Вегасаас гараа явчих гэж бодсон. Яалтан л цаг агаарыг бол одоо тэгээд яач чадахгүй. Энэ бичлэг гарахад чинь бол цагаан сар аль дээр болоод дууссан байна л да. Тийм болохоор үзэж байгаа хүмүүсээс сар шиндээ сайхан шинэс нөө гэж сууя. Монголд цагаан сар гоё болдог шүү дээ. Монголд байхад ялангуяа хүүхэд байхад ч цагаан сар шинэ жил хоёр л өстой гоё болдог байж лээ. Цагаан сараар чинь тэгэл нөгөө нэг эмээ хөгшин настай хүмүүсэнд очих бод чинь. Угаасаа л ойлгомжтой шнэ. Өөх бэлгийн л амар гоё байдаг тэгэл. Манай нэг эмээ байж лээ, хамаатны эмээ л дээ. Цагаан сар болгоо очихлоор нэг гоё машин өгдөг. Тоглоом машин. Тэгэл өстой цагаан сараар орчоод за өнөө энэ жил бас дахиад машин өгнө даа гэж. Угаасаа ойлгомжтой жил болгоо машин өгдөг тэгэл. Тэгэл эмээ машинуудаа гаргаад ирнэ штэ. За миний хөөстө сонгоод ав гэж. Өөстө тэнд донд чинь зүгээр штэ. Сонголтыг бол нэрэ хийх гэж бас зовж байгаа юм чи. Амар гоё машинууд гаргаж ирэл. Хайда 2 морийг өгчнөөс. Тэгээ шинэ жилээр чинь болохоор ч гоё мөсөн хотгоо энэ төр гэл. Одоо тэр талбай дээр мөсөн хотгоо энэ төр гэж хийдэг те. Тэгэл 31-ний орой чинь найзуудтайгаа гарчмаараа л. Бүр жоохон баг байхад бол баг төрсөн өдрөөс илүү шинэ жил мэл цагаан сар илүү гоё санагддаг байсан да. Яа за нөгөө айл руугаа ирчлээ шүү. Бас нэлээд олон жижиг замаар явж байгаа л. Зэнэвэр баруун эргэл байж ах хэвээр да. Эзэн өөрөө байхгүй байгаа. Би шууд зүгээр машины гэрийнх нь гадаас очиж. Хар BMW да. Тэр сая харчлаа. Иш зүүргээ цуснаа. Чигээрээ явах юм бол шууд юу юм бэл? Битүү юм бэл. За авчлаа. Дэлгүүрийн энэ хаусны энэ гэрийнх нь үүднэд энэ хөл арчдаг юмны доор тавьсан байсан. За энийг одоо тэн дээр гаргаж тавьчаал. Тэгэл явъя да. За ийш орж нэг бензин авч магад. Хоолом дийдээ да. Та нарт гайхамшиг үзүүлэх үү? Аа. Гадаад сайхан байна да. За Вегас төрөдөрлөө дээ. Нилээн түгжирж байгаад замд
Чинээс нэг Land Rover авах юм. Авах газар нь машины дилер байсан. Тэгээд 5-аас хаана гээд. Одоо энд 6:30 болж байна. Би бүр гуйсараагаа чи юугаа яагаад ирлээ. Дэлхүүрийн үлдээгээд нуугаад тэгээд юу ачаач үлдээчээч гээд гуйсараагаад ашиггүй гайгүй жижигхэн дилер болохоор гайгүй үлдээчлээ. Тэгээгүй байсан бол маргааш хүртлээд. Хүү энэ юу вэ? Жижигхэн хоёрт юм уу? Юу вэ? Тийм л үү. Тэ дээр үе хоёрт юм шиг байна да. Гэхдээ нуртлын дугуй мууган алт юм байна. Усаа классик гэдэг шүү дээ. За. Өөрт Вегас орж ирэх гоё шүү. За нөгөө машин чи энд байна да. Нэлээд өндөр машин биш шүү. Сайхан тэрэг. Энэ чинь 2012 онд ирсэн шүү дээ. Land Rover. За тэгэнгүүтээ дэлгүүрийн нэмд үлдээсэн гэсэн шүү. Тэгээд копер хийдгэлээ. За дэлгүүрийг авчлаа, зургийг авчлаа. Тэгээд За одоо шүү дээ. Юу байна? Энэ хоёр машиныг болгоод BMW-га толгойнхаа дээр тавиад, энийг толгойноо дээр тавиад. Тэгээ би уулын тэр Land Rover-ыг хойно аччих гэсэн чинь арай л амар өндөр байх шиг. Юу ч гэсэн тавьж үзээд тэгээ болохгүй л. Өөр машин байв да. Энэ амар өргөн дугуй хийцээ. Тэгэд эргэнгүүт юу яагаад тах юм? Карлана очиж шүргээд тах юм. Эвгүй бэ. Цоошин дугуй бах юм. Бүр нөгөө нэг юм утаага. Дугуйныхаа бичгтэй. Огцом дарж болохгүй юм байна. Энийг бол авсан үнэн янзлуулах юм байна да. Яг алийг шүргээд байна. Хэрвээ жоохон гадагшаага болохоор бол нөгөө нэг юу гэдэг чинь спейсер гэдэг тэрийг хийх дуурайх таахгүй. За чигээр явж хатлаа. За ингээд тавиад яг стандартаар нь доошлуулад үздэг. Тэнгэрийн амт юм байна дөөч ер нь л. Заашгүй болчлаа шүү. Өндөр бол нэлээд дайггүй байна. Тэгээ дээрэс нь би чинь нэг канатараа нэг намхан болчдөг. Нэлээд намхан болчлоо. Тэр дугуйны завсрыг харлаа. Бараг зайгүй байгаа ч гэсэн. Ашгүй болчлоо шүү. За энэ чинь миний ажлыг бас айгүй хөнгөлж байгаа. Окей. За одоо RAV4 руу буцаж чад. Бас нэг машин авнаа. За шөнийн 10 цаг болж байна. Вегасаас гарч чадсангүй шүү. Өнөөдөр чинь трафиктай ч байлаа. Бас тэгэл ажил нэг л явчихгүй байлаа өнөөдөр. За тэгээд түрүү чинь тэрийгээ тэгээ ачцсан, RAV4 руу ингээ ачцсан. Сая би нэг ийм машин очиж авсан. Энэ нэг Ford юу гэлээ C-Max гэлөө. Нэг юм машин авсан. Тэгэнгүүт одоо би нөгөө нэг 3 машин үлдээсэн газараа ирж байна. Санжаа байсан нөгөө дилер дээр
3 машин үлдээсэн. Тэгэнгүүтээ би чи энд өчигдөр шөнө буцаж ирсэн шүү дээ. Илээ орчоод. Энэ дийлэрийг харч яг тэр нөө үүрээр энд ирж явах үе санаанд орчтой. Хард орсомж яа. Шинжэнгөө буцаж давхиж махваад. Би чи илээ орохдоо за яста нэг сайхан амрыда гэж бодож орсон шүү дээ. Яг тэр оройчоо. Сайхан амрыда гэж ороод тэгээ хүнд өгсөн машин өгсөн чинь хойно нэсэн машин. Дэлгүүр байхгүй. Яа. Тэгсэн чи би энэ камерын голын тэр нэг аягны хайрцагт хийцэн авчаа. За тэгээд юу ах чинь. Одоо энэ 10 болж байна. 10 өнгөрчин дөө. Эндээ ямарсан хонлоо. Энэ гурыг бол одоо ачихгүй. Яг тэгвэл уржигдрын нойргүй явсан юм. Одоо хүртэл нэг л ядаргаа гараагүй явж байна. Өчигдөр чинь би бас орой тэгэл 11:30 гэж унтаал өглөө 5:40-ээс ирсэн. Ер нь энэ ийш ирэхлээр тэгдэм юм аа. Би чинь өглөө ер нь нэг гэртээ байхад бол 8 гэж сэрчтэй. Тэгэнгүүт энд хитэн цагт ч унтсан. Яг нөгөө нэг Виржинигийн цагаар 8 цаг маг 7 өнгөрүүлээ сэрчдэг байхгүй юу? Тэр нь болохоор эндхийнхаар болохоор үүрийн 5 мав. Тэгэхээр ер нь эртгэл шиг унтчихамраа. Маргааш өглөө энэ гурыг ачаад тэгэл гарна да. Одоо харин бас юу ах чинь. Ойрхон газар нэг хоолны газар байна. Тийш очиж хоол идээд нүүргаар авгаагаад тэгээд тийм аа. Добро. Халтаас л юм явж байна. За тийш хоолны газар ерөөсө хажуухан талт юм байна. Нөгөө нэг цэхэр камерыгаа унаавчтай. Юу гэнэ? Машинаар 1 минут гэж байна. Өө нэрээ энэ утас. Тэг юу нөх вэ? Бас нэг юм болсон. Ер нь энэ удаагийн гаралтан дээр би жоохон хөтлөхүүтэй байна. Олон өстой. Гайгүй л байдаг юм нэгт. Өнөөдөр тракныхаа хажуудгийн тракн дээр нэг юм дээр гар утсаа тавьсан. Өөрийнхөө утсыг тавьсан байсан чинь чичиргээнд нь тракны чичиргээнд чичирсээр байгаа хажууд тийшээ унчиж уул нь айгүй сайн гэртэй л дээ. Тэгээ унцсан багтлаар нь за гэд урд нь ч зөндөл унгажсан. Одоо энэ машин чи аччих чи хаяа карманаас өндөр дээрээс унжил хийдий. Яг нэг тоогочгүй. Тэгээ дараа нь очиж авсан чи дэлгэцэн харалцсан байдээ. Дэлгэцэн харлаад шилэн уртлын шилэн хагарцсан. Тэгээд яахаа мэдхээ болоод энэ утасгүй бол одоо тэгэл энэ ажил бол явахгүй шүү дээ. Хүмүүс лөө ярина map enter ч яах вэ? Хүмүүс лөө ярих л байгаа. Яг тэгвэл map enter-ыг бол iPad-н дээр хэрэглэж болно. Тэгээ машин авах өгч одоо утасгүй бол тэгэл ерөөсө дуусаа. Тэгээд яах вэ гэж бодож байгаад дэлгүүрээс Walmart энтрээс нөгөө нэг хямдхан тийм нэг смарт утаснууд байдаг байхгүй. Тэднийг авчиг гэхлээр заавал дугаар сарын тийм гэрээ мэрээ хийж авдаг. Бүр болохгүй л тгий гэж бодоод. Тэгээ байж байгаа нөгөө Facebook-ийн одоо Монгол байдаг үстэй нөгөө Facebook-ийн зарнууд нөгөө нэг яг ойр орчмынх нь хүмүүс нөгөө нэг юм шин шид юм зардаг. Тэгээ тэнчэнээс утас хайдаг байхгүй. Чи үе би бүр гайхсан. Одоо яг функц нь бол яг одоо би Samsung хэрэглэдэг байхгүй. Ер нь бол адилхан. Гэхдээ арай нөгөө нэгтршил энэ төр нь арай муу тэгээ жоохон удаан байгаад байгаа. Тэгтэл боломжтой. Тэгээд энэ баг шинээр юм уу юу юм? Нэг хажуудлал мажуудлаар ямар ч зураас мороос аахгүй. За миний гар мар амар байгаа шүү. Sorry. Тэгэд ийм утас $50 авлаа. Motorola-гийн 2024 оны утас гинэ. Motorola G 2024 гэдэг тийм моделийн утас бай. Ийм утас авчлаа. Тэгээд SIM картаа хийгээд ясч ажиллаад. Тэгээд $50 бүр $50 утас гэж байдаг ч гэж би мэдсэнгүй. Тэгээ нэг хувь хүнээс очиж аваад Лас Вегасээс түрүүн тэгжиж нэг юм утас муцтай залглаа шүү дээ. Одоо ямар Facebook-ийн мессенжерээр одоо юунуудтайгаа
Нэг машин зүүж байгаа хүмүүстэй ярина гэж байгаа юм шүү тийм ээ. За нэг тийм юу болсон. Юу лээ. Бүтлгүүтэл номер 2 гэх юм ааш. За тэгээд жоохон бүтлгүүтэхгүй тул жоохон хичээхгүй бол нэмж бүтлгүүттэй тоглох дэми юм шүү. Минь хэлээ үсттэй яг би бүр 12 сар л 1-2 сарыг хүлээж ирсэн юм а. Яг яаж юу болох нөө гэд. Энэ Joe's Place гэдэг. За ийшээ ороод сайхан хоол захиалж идээд нүүр гараа угаагаад уцчираа сайхан. Нам унтнаа. Өчигдөрч бүр толгой тавиал нам болсон шүү. За эхлээд 0-ыг хэрэглэдэг. 0 наа. Шт. За эдний менюг сонирхох юм. Оо бараг хүн байдгүй газар юм дөө. Амарлц. Шта хаан сууд. Оо энэ ч дотроо бүр юу вэ? Баарш. Тийм ээ. Бэгс чим атсан дөө хаасаг л. За тэгвэл энэ цуч. Нэр ширээнүүд дэр бас л нөгөө хүний мөнгө германаас мөнгө цэлмөх юмуд. Ингээл хүмүүс чинь баарн дээр ингээд сууж захта мөнгөө өрнө штэ энэ дээр бас. Вэгс мэдгүй хүмүүсийг бол сайхан зөвлөмөн дөө. Уул нь одоо орой болж байгаа юм чинь салаад идчихье гэсэн чинь эднийд солигтой салаад алгаа. Тэгээд төвөр хоолойтой ясч. Ер нь их олигт хоолны олигтой биш юм шиг байна. Тэгэл одоо нэг бургер л авчдаг юм дөө. Энэ truffle mushroom бургер. Мөгтөм боёл сосч юм байна. За бараг энийг л авчдөө. Facebook суулгач. App суучдаг юм байна. Аргачлгүй дээ смартфон чинь те. Тэгээд нөгөө ягаад түр зургийн утас авсан бэ гэхлээр дөрөв хэлж байгаа марцчих. Нөгөө утасны компаниас би нөгөө даатгалтай байхгүй. Тэгээд даатгалгаа би өнөөдөр ярьцсан. Тэгээд гэрээ хаягаар маргааш хүрээд ирэх юм билээ. Эндхийн даатгал бол айгүй амар зүгээр уцаар яриад за яах шинээр ах юм яасан уцаа хайцсан юм уу эвдэрсэн юм уу гэл хайцсан гэх юм бол арай жоохон үнэтэй мөнгө төлнө. Ямар утсан шалтгаалаад одоо жишээ нь минийх чинь Note 20 Ultra гэдэг хэрвээ хайсан бах юм бол $160 гэсэн баха. Цоо шинийг надад шууд өгнө. Хэрвээ утсан байгаа одоо минийх шиг ингээд дэлгэцэн хагарцсан бах юм бол надлуу өнөөдөр ярихад маргааш ирнэ гэж байгаа байхгүй. Би бас урд нэг уцаа хаяад явах. Ерөөсө нэг хоногийн дотор шууд нэг экспрессээр агарын юугаар явуулчихсан юм байлаа гэрээ хаяглаа. Би шинэ уцаа хүлээж аваад 2-7 хоногийн дотор ч лөө өдөрсөн уцаа тэднийх лөө бас шуудан гараа өгж явуулах хэвээр. Явуулахдаа одоо шинэ уц нь юу гэдэг хурж ирэхтэй. Хуучин уцаа явуулах тийм баркод модтой тийм юу сав цаасаа харьцаг гэх юм уу бокс өгчин тэгэл ерөөсө тэрэн дотор нь хийгээл UPS юм уу FedEx авчиж өгөөл тэгэл болоо. Илүү дөө мөнгө төлөөд мах тэр баркодын UPS юм уу FedEx нь скандал тэгэл болоо. Илүү дөө махгүй. Эндхийн даатгалт айгүй амар шоо. Монголын утасны даатгалууд ер нь хэр байдаг вэ? Энд бол тэгэж нэг гонжирн гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэл ерөөсө хайсан бол хайсан, эвдэрсэн бол эвдэрсэн. Би даатгалтаа нэг сар болгон утсандаа нэг $9 төлдөг шиг санагдаад байна. Миний утасны нэг сарын төлбөр дээр нэмэгдээ хүрээд иртээ. За. Ямар их юм хүрээд ирвэ. За яг бүгд энэ чинь да. Өнөөдөр нэг хөлгтэй хоолойдаг вэ. Зав болцсонго. Then Joe's Place гэсэн газар бол. Яах тэл. Түрүүний бургер бол үлссэн удалгүй. За өнөөдөр нэг иймэрхүү. Маргааш замдаа гарна. Маргааш өглөө 3 машин ачаад 3 машин амархан. Яг нэг одоо чиргүүл тракэн дээр байгаа машинууд
Яг дараалалаар аваа. Тэгэл энэ гурав бас дараалалаар ачигч. Бүсэд. Тэгэхээр маргааш өглөө бол гялцалч байна. Өнөөдөр яг бол ачичгаар л байсан л та. Тэгтээ иршигш харах хот тэгээд гэж одоо тархичлаа. За тэгээ өнөөдрийн бичлэгийг үүгээр өндөрлөё гэж бодож байна. Парклцсан байсан газараа хөлдөж та. За. Унтлаа. Маргааш өглөө уулзцаая. Өглөөний мэндэ гэж. За өглөөний мэндэ бол өглөө болгоё хэлнэ гэж бодож байгаа шүү. За энд 6 болж байна. Өглөөний 6. Яг вэ жоохон унтж амарлаа. За нөгөө нэг 3 ачаад явъя дөө. Энэ дийлэр бас буянтай дийлэр юм аа. Үчтэй энэ 3 биш нэг хэд хоног. 2 3 хоног баг байлгч байна. За эхлээд энэ таахаа бичнэ да. Таахаа дээр очнаа. Энэ коноп ингэж татчих үздэг. Араа ерөөсөө таалагдахгүй л юм да. За бүгдийг ачичлаа да гэсэн машина. Нэг юм хөрөлж байна. Вегасаас гарнаа. Явж өгье дөө. Хол байна шүү. За замаар буух машинууд чи хамгийн эхлээд энэ доотлын энэ хоёр буун. Тэгчээд дараа нь энэ RAV4 буун. Энийг би уулын солбил ажиллах. За яах вэ? Анхнаас энийг их л авчих болчихлоо. Тэгчээд дараа нь яах вэ? За тэр чинь гин. Тэгчээд дараа нь энэ Honda Civic буух байсан баг шүү. Тэр шууд хашаан дээр бараг бүгдийг авчин дөө босно. А тэр таах хүчин дээр North Carolina буух юм. За хол зам байна. Явж үгээ. За трака тосын солиулах гээд өгчлөө. Өчтөр нэрээ нөгөө нэг авсан юм аа солиулаад трака засуулсан. Тэрийг нөгөө бичлэг хийгээгүй л шүү дээ.
Тэр чинь нөгөө нэг моторын тослоо түлш ороодсэн шүү дээ. Тэгсэн чинь бензин нацаас нь нэг жирэг чинь байхгүй болцсон мэл. Тэгээ тэрүүгээрээ шүүрэл моторын тослоо ороодсэн юм шиг байна. Тэгээд одоо энэ нөгөө хуучин байсан тосоо солиулах гээд өгчлөө. Тэгээ явж байгаа харандаа. Ер нь бол яг л тэрнээс болол юу агаадсан юм шиг үлээ. Холдоод исэн юм шиг үлээ. Тэгэд юугаа трак өгчлөө. Шууд орчлаашгүй хүлээхгүйгээр. Тэгэнгүүтээ одоо тэр доошоо алхаад нөгөө нэг юу гэдэг трак стоп гэдэг. Энэ бол зөвхөн засварын газар. Ийшээ нэг 2 минут алхаад трак стоп байгаа. Тэн дээр очиод усанд ороод нэг сэргэж аваад кофегаа уугаад тэгэл явж өгөн да. Одоо энд бол шорт бодлогтой явж байна. Гол руугаа одоо тэр нэг Оклахома энэ аваар хэр байгаа юм бол түрүү чи намаа ирж хахад хасах 30 градус хүрсэн шүү дээ ёо. Өнд дотроос ч нэрээ ус авах юм биш үү? Мартчихгүй. Пицца. Тэр пиццач эйгүү хаа. Хаяа бүр нэг хатчих орч ирсэн юм байж дээ шин. Хүн ахгүй л тэгэл байлгаал идэв шүү. $599. Энд одоо ийм хөдөө газар тэгэл ийм газараас авъя гэд явж идэх хүн байд юм бах та. Энэ массажны самтлууч гоё шүү. Гэтэ яг ажил хийж байгаа үед бол бүр амраагаад хамаг би суллаач тэгэл. Төгчишээ төгхаа. За минийх 137 10 дээр гэж. 18. 2 4. Hey, you guys going to look Hey, at how the you shower? doing? 10. 10? Yes. Down Okay. that way. Thank you. Welcome. Энэ шүршүрт ажилтдаг хүмүүс бүр амар гоё ааштай тийм. Сонио. Бүх салбар төр хамгийн гоё ааштай хүмүүс. За 97 62 чагт. 97 62 чагт. Nice. Тэсэлтэй. Одоо ингээл нэг хүн энийг хэрэглэл гарангууд араас нь шууд цэвэрлэгээ ороод энэ алчуур малчуур ингээл юмнууд нь сольж тавиал. Энэ биелжс гэхдээ би энэ алчуурыг вирус хэрэглэхгүй. Юугаар ч угаадгийн ямар ч хүмүүс хэрэглэдэг юм байна. За сайхан усан төрч. Зяк. Болчлоо. Цэмбичлээ. Хэйя. Эндээс чин ус аавн, кофе аавн тэгээд нэг юу ах юм байна. Хөрөө салфет гэхгүй бол. Paper towel. За тосын салфет тусчих. Ингээ өдөржингөө давхин да. Хоолоо нэг өдөр зогсож идчихэл тэгэл. Сахан давхичин да. Гэлцэхгүй бол яа өнөөдөр ч одоо 24 болцсон. 28-нд гэлэг амжиж хэвээр. Замаараа Жорж орно. Яа тийм л доо. За юу ч гэсэн тэгэл давхиал.
За тэгээд Лас Вегасаас гараад Texas-аагаад замаараа Алабама, North Carolina гэдэг мужуудаар их машинуудаа буулгаад тэгээд Washington DC амьдардаг газараа 2 машинтаа орсон. Нийтдээ нэг 4000 гаруй км явсан байна. Зам саадалгүй сайхан яваад ирсэн. Тэгээд Лас Вегасаас гарснаас хойш 4 өдрийн дараа. За хашаан дээр хөрөөд ирлээ дээ. Трака парклчлаа. Манайх ч одоо бүр ямар ч зайгүй болчиход тэр хашаанаас орж ирээл ингээл шууд хөндлөн тавьчихлаа. Тэгвэл зайгүй болчихжээ. Нөхдүүд бүгд цагаан сар гэдээ амраад. За тэгээ явж байгаа ирлээ дээ. Бараг нэг нийтдээ за энэ тэнэгүүр яваад бараг 6000 майл явчаад ирж байгаа маа. Бас нэлээд удлаа. Сая чаа 11 хоног явчихв. Замдаа 2 хоног саатаа цас гээд бас трак бас асуудалтай гээд нэлээд жоохон ядарлаа. Тэгээ дээрэс нь өөрөө бүтлгүүтэй бүр ядраацсан өөрийгөө. Тэгтээ дайггүй. Тэгээ энд одоо битүүн болж байна өнөөдөр. Битүүний өдөр би 12 гээд ирлээ. Орой сайхан битүүрэндээ. За тэгээ одоо нэг 5 6 хоног амарна. Өнөөдөр маргааштай бол бас загвуулах ах. Өнөөдөр чинь битүүрээд тэгээд маргааш бас нэлээ хэдэн айлуудаар орно. Тэгээд нэг тийм бах та. За тэр яг олоогээр яг энэ бичлэгийг үзсэн бүх хүмүүст баярлалаа. Шеэрлээрээ, комент өчээрээ. Тэгээд шинээр үзэж байгаа хүмүүс subscribe хийгээрэй, follow хийгээрэй. Бүгдэнд нь ажил амьдралд нь амжилт хүсье. Peace.